Байцгаана уу, та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Охин маань тийшээ унтах гад орчлоо. Би гівгэн суучихснаа. Ерөөсөө энэ цагийг ашиглаад та нартай гялс влог хийчихдэг юм билүү гэж бодлоо. Сарын баяраар би айх гой бэлгэнүүд авсан. Тэгээ түүнийг хуваалцсан гой гэгээлээ гой хөнхөө бичлэг хийчихье гэж бодоод сууж. Газар мазар суудсан. Яг би ингээд влог хийх бэлтгэл ширээ гэрэл мэрэл ерөөс тавгүй. Энд айгүй гой нартай яг ингээд нарны гэрэл нааша миний офисын цонхоор угаасаа тусаад тэгээ тэрийг нь ашиглаад шууд газар суугаад эхлэе гэж бодлоо. Бэлэг нь ерөөсөө одоо материалыг бэлэг гэдэг утгаасаа илүүтэйгээр жилд нэг удаа 100 сараар чамд дотн чамд чухал хүмүүстэй одоо зориулж бэлэг хайх нь тэр хүндээ зориулж бэлэг баглах нь ингээд өөрөө маш гоё юм сэтгэлийн илэрхийлэл байгаа. Тэр утгаараа ингээд энэ жил би маш гоё бэлгэнүүд авсан. Би тэгээ та нартаа What I got for Christmas буюу энэ 100 сарын баяраар би ямар бэлгэнүүд авсан түүнийг үзүүлсэн. Богинохон бичлэг хийчихье гэж бодлоо. Манай хадам ээжийн бэлэг маш өвөрмөц бэлэг байсан. Тэр нь болохоор ингээд ийм гоё залтал. Манай хадам ээж ингээд нөгөө хөрш тэр имээтэйгээ юм ярьж байгаа. Тэгээ манай бэр загварын сэтгүүл зүгээр сурж байгаа энэ төр гэд ярьсан чинь тэр хөрш нь надад би ингээд загварын салбарт ажилладаг байсан. Баварын дуурьд ажилладаг байсан. Хувц ойдог байсан. Уралдаг маш гоё алтартаа дууруудын одоо хувцыг нь уралдаг тийм мундаг хүн байсан. Тэтгэвртэй гарчихсан настай эмээ. Тэгээд надад маш гоё загварын номнууд байгаа. Би тэгвэл танаа бэрт чинь бэлгэлээ гэ. Яг л чингүүнийг таньдаг. Чингүү эмээ дээр очихоор тэгээд айгүй тийм тэр эмхтэй тусалж мусалдаг. Тэгээд надаа нэг юм захиа иржсэн байхгүй. Танаа хүүч их сайхан сэтгэлтэй сайн хүү шүү гэд би амар баярлж байсан тухайд. Тэгээд надад тэр хүнээр дамжуулаад маш гоё захидал бичээд тэгээд энэ хэдэн жилийн өмнө 2007 онд гэсэн энд нэг Монгол зураачийн үзэсгэлэн гарсан юм уу да. Тэр зураачийн үзэсгэлэн хардаа бүр баатрын зураг мөртэй. Тэр зураачийн Монгол зураачийн одоо уран бүтээлээс ийм гоё зураг хадгалсан байсныгаа одоо манай хадам ээжиг Монгол бэртэй гингүүд Монгол гэдэг үг бүх юм нь гоё сонсогдоод тэгээд энийг надад ингээд илгээсэн байсан. Тэгэхээр би хадам ээжийнхаа хөрш эмээгээс нь ийм гоё бэлэг авсан. Энэ яг тэр үзэсгэлэнтэй илгээгдсэн байсан бүтээл нь гэсэн ингээд яг оригинал их хинжааз хүрээ мөрөөтэйг паспортууд байгаа. Тэгээд ийм гоё бэлэг өгсөн. Өөрийнхөө уралсан өөрийнхөө логотой тэгээд өөрөө гараар хийдэг байхгүй. 3 сар төрсэн загасны ордныхны чулуу аквамарин гэдэг штэ тий юм цэнхэр юм чулуу. Тэгээд энэ нь болохоор ингээд цэвэр мөнгөөр хийчихсэн. Тэгэхээр өөрөө нэг алт мөнгөний тархан байхгүй. Тэгээд тэрнгээр ингэж яг өөрөө уурлаад дандаа ингээд өөрийнхөө хийдэг гараар хийсэн юмаа бэлгэлдэг манай хадам ээж аав хоёр. Ийм гоё бэлэг өгсөн. Хадам ээж маань нас намайг чи амар аялдаг хүн. Тэгээ аялдаг хүнд айгүй хэрэгтэй гэдэг энэ хардаа. Ингээд энэ дотроо косметикний юм хийдэг юм олон тусгаалагч та. Тэгээд ингээд энд нөгөө чимдааныхаа энд ингээд хийчихдэг шүү дээ. Тэгээ ингээд ийм бэлээ. Би хөөрхөн байгаа. Маа болохоор айгүй гоё гараар бас урлсан. Энэ ингээд ийм энэ хардаа модон урлал. Тэгээд намайг бас яг миний бүх юм угаасаа одоо бюро офис бүх юм ингээд цагаан би ус цагаан юм дуртай. Тэгээд нөгөө мод чинь ингээд айгүй шаргал бор идэг штэ. Тэгэхээр дандаа тэрийг юм цагааруулж дээр нэм зориуд юм цагаан магаанаар юм хийж өгдөг. Тэгээд энэ доор нь 2024 он Chance Unique-ээс зориул манай хадам аав Unique гэдэг. Тэгээд энэ Chance Unique-ээс зориулаад 2024 оны 100 сарын баяр гэсэн. Тэгээд энэ нь болохоор 7 давхар. Тэгээд энэ хавтгаанууд нь болохоор номын хуудсыг бэлэгдэж хийсэн гэсэн. Байрлах шиг нэгсэндээ намайг бичдэг зүйлсээрээ ингээд байрлах шиг гоё их юм хийгэрэй гэсэн ерөөлтөө. Тэгээд энэ нь хардаа бүр юм алтаар ингээд бүрчсэн та нарт харагдчихэв нөө. Энэ шар нь хардаа. Энэ нь болохоор алт тахгүй цэвэр алт. Ийм алтан суурьтай. Тэгээд ийм гоё цагаан үсгнүүдтэй ийм 7 давхар ном бүтээлийн одоо хуудснуудыг бэлэгдэж хийсэн. Тэгээд манай нөхөрт болохоор энийг хийсэн байсан. Манай нөхөрт болохоор энийг манай нөхөр чинь архитект тэгээд байшин барьдаг утгаар нь олон барилга бариараа гэх. Тамир гоё бэлэг. Тэгээд энийг чинь та нар боддоо энэ модыг ингэж хавтгаа болгож зүгсэн те хэлбэр оруулна. Тэгээд энийг чинь зүлгэж бас ингэж гадаргуугийн гоё болгон дээр нь юм бичин хатаана. Тэгээд 7 ширхгийг хийчихэд ийм төмөр утсаар холбоно. Тэр алтаар бүрсэн юм суурин дээр тогтооно. Энэ бүхэн чинь маш их цаг аавна. Тэгэхээр нэгсэндээ энэ бүтээлийг хийхин тулд маш олон цаг орж байгаа. Энэ олон цаг тэгээд надад зориулж
одоо энийг хийж бүтээж ин гэдэг нь өөр амар гоё тийм нандин чанартай. Тийм болохоор би хадам аавынхан бэлгэнүүдэд айгүй дуртай. 25-нд нь зул сарын одоо яг тэр оройны дараа маргааш нь манай хадам ээж хардаа ингээд манай нөхөр битэртэй амар гоё юм цагтал бичсэн. Тэгээд энэ жил ингээд 5-2 жилээс маш гоё одоо шинэ жилийн зохион байгуулалтад баярлалаа. Тэгээд зул сарын байрыг зохион байгуулалтад баярлалаа. Халуун дотн нөхдөж авдагт баярлалаа. Тэгээд энэ жил хоёулаа маш амжилттай их юм хийсэн. Тэгээд айгу бахархаж байгаа энэ төр гээд амар юм магтаал энэ тэр айгу харамгүй хилдэг, сэтгэлийнхаа үгийг айгу харамгүй илэрхийлдэг. Тэр нь Монголоос жоохон ялгаатай. Монголд бол ингээл нэг хийж аваад нь хүүхдүүдэд бидний чамаар энэ жилээр их бахархсан шүү. Тэгдэг ингэдэг гэх хэлээд идэггүй шүү дээ. Эднийхэн болохоор ингээ байнга ингээ хилж тэрийг мэдрүүлдэг. Тэгээ бид нэр ингээ чамаар маш их бахархдаг. Чи энэ жил маш их одоо амжилттай сайн явсан шүү ч гэдэг юм уу. Эсвэл ингээд энд болохоор аюу гой гой юмнууд бичсээс амжилт гэхээсээ илүүтэйгээр ингээд та хоёрын одоо энэ бий болгосон орчин гэр бүлийн уур амьсгал тэгээд энэ хүүхдүүд чинь те ингээд угаасаа бүхнийг илтгэж ийна. Тэгээд жил болгон маш дуртай танаа зулсаар тэмдэглэдэг шүү. Яага би бүр маргааш нь энийг авчид би бүр хатам ээжээс юм гоё цагтал аман дуртай болохоор манай найз охин ариун ном надад маш гоё мөсийн хардаа энэ харахад ингээд яг ном шиг тэгээд ингээд дэлгэхээр одоо вау энэ юм номны хуудастай тэгээд LED гэрэлтэй тэр нэгсэндээ ингээд тавир дээрээ ингээд тавиад чимэглэл болгочхоор амар гоё. Гэрэл нь бас өөр болдог. Нэгсэндээ шаргал гэрэл өдрийн шаргал гэрэл тэгээд цагаан гэдэг ийм гоё гэрэл өгсөн номонд би нэг тавир дээрээ тавьчих гэж бодож байгаа. Тэгээд эндээ ийм шууд заалгаад гар утас шиг заалгаа цэнгэлждэг юм билээ. Энэ бүр амар гоё бэлэг байсан. Тэгээд би бичээд баярлаа гэдсэн чинь чи угаасаа энийг ингээ харсан чи шууд чи бодогдсон гэд. Тэгэхээр ингээ амар гоё ингээ хүмүүс ном хараад эсвэл номтой холбоотой юм хараад чамайг бодож ин тэгэхээр бас л их гоё те. Би бүр амар баярлсан ингэрлэг. Тэгээд манай охин данж энийг надаас булааж аваад тэгээ бүр тэрчээд өгөхгүй заяа шүн барьж унтчаа. Тэгээ ингээд аав нь унтцаа уугар нь гарнаас нь аваад надад төгсөн байхгүй би тэдгүй болохгүй наа чи шүн сэрээд яг нөгөөдгөө нь хингээд тэгээд зориуд битээр хажуудаа тавьцаасан чи шүн яг сэрээд миний гэрэл хаана ингээд тэгээд энийг охиндоо алдчихсан. Гэхдээ би мартуулаад 2 хоногийн дараа угаасаа мартчихсан. Сонирхол нь буураад тэгээ одоо би номынхаа тавир дээр тавина. Туул маань надад ийм гоё ном өгсөн. Энэ тэгээд юм Coco Chanel хин хоёрын Chanel Carl хоёрын одоо ертөнцийг үзэх үзлийн афоризмууд гэсэн үг нэгсэн доо. Энэ ном их уншдаг хүмүүсийн угаасаа ингээд юугаар илэрдэг вэ гэхээр ингээд маш их тийм бэлэн зүгтэй байдаг штэ. Тийм нөгөө үгсийг нь агуулсан ийм ном. Тэгээд айгуу гоё энийг тийм ийм гоё торгон тангицсан амар гоё баярлсан. Хатам ээж нэрээ надад бас юм ном өгсөн. Тэгээд энэ номыг өгөхдөө болохоор би чиний номын санд угаасаа ямар ном байгаа байхгүй баг ихэнх нь ингээд байдаг болохоор чамд ном авахд айгүй хэцүү. Тэгэхээр нэг инфлюенсер эмэгтэй байдаг юм аа. Миний үеийг илүү тийм эмэгтэй идэм бараг хагас сая таагч та. Тийм миний номын санд ийм гоё шин ном ирсэн. Тэгээд манай нөхөр болохоор энэ намайг угаасаа миний номын wishlist гэдэг байдаг. Би угаасаа ямар ном авахыг хүсэж байгаа ингээд дор нь биччихдэг. Энэ болохоор дөнгөж сая шинээр гарсан энэ Peter Lindbergh гэх би энэ зурагчны тухай үсгэлэнгээр нь очиж тэмдэглэл биччихсэн шүү дээ. Тэгээ бюро дээр миний колумнээр гарч исэн. Peter Lindbergh-ийн алдартай герман зурагч байдаг. Тэрний Dior-ийн одоо зургийг Dior брендийн холбоотой одоо бүх зургуудыг авч исэн. Тэр зургуудынх нь нийлмэл маш гоё тийм Нью-Йоркийн архив гिचгсэн. Тийм архивын зургуудаар яасан юм гоё ном. Тэгээд энэ угаасаа сая энэ жил нэлээд хідэн загварын сэтгүүлүүдтэй номын зөвлөмж гэдэг чинь тэрэн дээр нь гарч исэн байхгүй. Би тэгээд энийг шууд wishlist дээр авандаа гиссэн чинь манай нөхөр угаасаа хараад тийм надад захиалсан байсан. Дараагийнх нь болохоор манай нөхрийн өгсөн энэ Gisanda by Gisanda гэсэн энэ яг өөрийнх нь бичсэн бүтээл. Тэгэхээр Gisanda ч угаасаа герман маш гоё минимализм буюу Queen of Less гэдгийг ер нь бол маш минималист, маш энгийн бүхний хатан хаан Queen of Less. Би тэгээд энгийн загварын хатан хаан гэд нийтлэл биччихсэн. Тэр маань Вилийн сэтгүүл дээр бас гарч исэн.
бюрогийн колумны дээр бас байгаа. Энэ загвар зохион бүтээгчийн тухай хүмүүс ингэж бичсэн ном маш ховор байдаг хгүй, бүтээлүүд маш багтаа. Би тухайд нийтлэл бичиж байхдаа ингэж судалгаа хийх гэсэн чинь ингэж маш ховор байсан. Би тэгэд өөрөө яг архивын материал энэ төр ухчиж үзэсгэлэн үзсний дараа бүр архивын материал герман хэл дээр хлийн дээр үеийн юмнуудыг үзчихэж бижил сандрын тухай биччихсэн. Тэгээд энэ удаа маш баяртайгаа юм болохоор Инжил Сандер өөрөө бичсэн. Тэгээд нэг гоё юм нь миний яг одоо дадлага хийж байгаа мадам сэтгүүлийн шин дугаар дээр Инжил Сандертай хийсэн эксклюзив ярилцлага байгаа. Эксклюзив гэдэг маань өөр ямар ч хэвлэлд өгөөгүй тийм ярилцлагыг манай мадам сэтгүүлийн сэтгүүлч эмэгтэй энэтэй гэрт нь очиод ярилцаад ингээд гаргасан тийм эксклюзив интервью мадамтай гарсан байгаа. Тэгэхээр би Инжил Сандерт аягүй дуртай. Тэгээд энэний юм гоё ном. Манай нөхөр надад ингээд энэ хоёр номыг яг 100 сарын модны шинэ жилийн ёлкны доор ингээ боогоо тавьчихсан байсан. Нөхрийн өгсөн бас нэг гоё бэлгэн. Oh my god. Бүр би барыг ингээд ярих гэж барыг бүр баярлаад нисчгээд байна. Тэгээд манай нөхөр болохоор надад шинэ жилийн өмнө гэсэн байхгүй. Чи маргааш өглөө завтаа ёо тэгээ хоёлаа нэг тийшээ явъя гэд. Тэгээ би окей хажиж байгаа ингээд өглөөний цай маань л урах гэж байгаа бах гэд. Тэгсэн чинь шууд машинтаа гараад яг хотын төрөө миний дуртай яг гудамж руу Мюнхний Максимилиан гудамж гээд айгаа гоё дэлгүүрүүдтэй брэнд дэлгүүрүүдтэй гудамж руу яваад тэнд яг дуурийн доошоо орж нөгөө парклдаг байхгүй. Тинчээ парклчаад гараад тэгэл би яг дотроо за энэ яг 100 сарын баярын бэлэг сонгох гоо тэгээд аль нэг тийшээ лавж авах гээд байна да гэж яг бодчихсон. Тэгэл яг дэлгүүрүүд өнгөрөөл яг Chanel, Hermes өнгөрөөл тэгэл яг би за яг Dior тэгээд Dior л орсон. Тэгээд амар гоё надаа манай нөхрийн 100 сарын бэлэг. Oh my god. Тэгээд энэ болохоор миний яг бүр авахыг хүсдэг. Миний бүр угаасаа яг dream bag гэдэг штеп. Би бүр яг би хизээ нэгэн цагт яг өөрөө яг нэг юм хийчээ тэрэндээ зориулж авна гэд бүр ингээ мөрөөддөг гэсэн амар олон жилийн өмнөөс мөрөөдөж байгаа миний wish list дээр байдаг. Утсан дээр бас ингээ зураг нь бэж идэг жилээс жил. Тэр цүнх байхгүй юу? Тэгээ Lady Dior цүнх. Яа. Бүр ингээ яг хүсчихсэн дуртай тэр юм авах ч амар гоё мэдрэмжтэй ингээд ийм мөрөөдлийн цүнх Lady Dior-ийн одоо unboxing энэний түүхтэй тийм бичлэг үзмээр бол бичээрээ би тэгээ дараа нь тухтаа яг одоо ярих юм бол бүр дуусахгүй айгүй дахиад 30-40 минутын бичлэг болно. Манай нөхөр өгсөн ёо энэ жилийн миний 100 сарын баярын хайлайт байла бүр үнэхээр oh my god амар гоё цүнх. За манай герман найз охиныг танин те Saskia битээр блог оруулж исэн. Хамгийн анх 100 сарын баярыг надад мэдрүүлсэн тийм найз герман найз би анх оюутан болж ирчээ 100 сарын баяр юу ч мэддэггүй. Тэгээд яг оюутны байранда ганцаараа баг үлдээд гадаад хэд оюутнууд нь үлдээ бусд бүгдээрээ 100 сарын баярыг гэр-гэрлүүгээ уцгаачтай ганцаараа тийм гонигтай мэдхгүй юм чинь гониглаад ах ч юм байхгүй тийм өнгөрөөдөг байсан. Тэгээд ажилтаа болоод германчууд бүгдээрээ 100 сарын баяраар амархад би дандаа ажил хийгээд ганцаараа ажиллаад үлддэг байсан. Би ер нь маш олон жил 100 сарын баяраар хамгийн одоо их ажилдаг. Тэр үеэр ажиллахаар угаас цалин нэмэгддэг. Тийм болохоор би ер нь баяр болгоноор германчууд амарч хахад ингээл ер нь ажил хийгээд мөнгө олдог тийм. Тэгээд надад ихтэй нэг тийм гониглаад идэг юм байдгүйсэн. Угаасаа нэг тийм одоо манай цагаан сар шиг тийм мэдрэмж анх эренгүүт мэдрэгдэхгүй шүү дээ. Тийм болохоор би бол 100 сарын баярыг ажиллаж л өнгөрөөдөг байсан. Тэгээд яг гэр бүлтэй болоод хүүхдтэй болсноос хойш би яг энэ 100 сартай холбоотой дурсамжийг хүүхдүүдэд бий болохын тулд айгүй хичээгээд өөрөө ингээд яг герман уламжлалаар нь яг бол манай нөхөр өөрөө айгүй тийм гоё гэр бүл нь маш их тийм үнцэн өгөөд гоё тэмдэглээд өөрт нь их гоё дурсамж үлдээсэн болохоор манай нөхөр биднэрт тэгж ханддаг. Тэр утгаар хийж болсноос хойш анзаарсан юм гэх юм бол бидний өдөр тутамдаа хийж байгаа үйлдэл одоо ааш гаргаж байгаа ааш авир энэ бүх зүйл чинь бидний хүүхдүүдийн хувьд хүүхэд насныхан дурсан. Saskia маань айгуу гоё энэ Rothenburg ob der Tauber гэх Германд заавал очих ёстой хотуудын нэг байдэн штэ. Тэнд явж байгаад тэгээд энэ айгуу хөөрхөн Chelsea мама гэдэг энэ манай ээжэд зориулаад баглцсан. Бид нарт өгсөн бэлэг нь болохоор яг ийм баглаатай. Тэгээд дотроо ингээд маш гоё чамин гараар хийсэн тэгээд яг жинхэнэ шилэн ийм ёлкны тоглоомнууд байсан. Хүн болгонд өөр минийх болохоор тишүүр, чингүнийх болохоор баавгай, кларин, манай охинд болохоор хөөрхөн шувуу.
Тэгээд энэ болохоор манай ээж бид ингээд задлаагүй Чэнсэн мама гэсэн айгүй хөрх манай ээж дандаас бэлэг явуулдаг. Өнгөрсөн жил манай найны хүртэл бэлэг явуулж исэн. Heidelberg-ийн шоколад, Heidelberg-ээс минь төрсөн юм гоё шоколад явуулсан байсан. Яг одоо байгаа найнитайгаа ингээд 3 найны дүүтэй бид нэр тэмдэглэсэн байхгүй зулсараа. Тэгээд тэр хоёр маань айгүй хөөрхөн илүү өгсөн. Манай Марлагийн өгсөн бэлэг энэ хардаа надаа энэ гоё цагааны энэ манай нөхөр тийг нь. Тэгээд би яг гэртээ ерөөсө тавч өмсдөггүй, би дандаа оймс өмсдөг. Тэгээд ээжийн бас ноолор оймснууд айгүй хурдан цоорчдаг байхгүй өсгийн. Тэгээд ээж сүүл рүүгээ ноолор дэмий юм бэ айгүй хурдан цоорчдаг юм бэ. Тэгээд чамд би ноолор шиг зөөлөн мөртлөө өөр юм холцтой материалтай юм явуулж. Тэгээд надаа ганцхан цагаан үлдсэн. Би яг тэрийг одоо ингээд өмсөд угаагаад өмсөд ганцхан оймстой гэсэн чинь яг ийм оймс хэрэгтэйсэн. Тэг айгүй гоё ийм оймс. Тэг манай Мишель маань бас ийм гоё цаа, ийм гоё оймс. Тэгээд манай нөхөр төгснийг цаадах чинь тэр дорн задлаад өмссөн. Тэгээд ийм гоё оймс талцсан. Тэг одоо яг энэ өвлийн улиралд гоё гэрте өмсөх гоё оймс талцсанд олзархаа. Тэгээд ийм хөөрхөн шоко фондо тойр хоёлаа кино мань үзэхээрээ ийм хийж идэрээ гэдэг. Энэ шоколадаа хайлуулад маршмеллоу хийчихдэг. Амар хөөрхөн. За Чингүний ээжтэй өгсөн бэлгийн ийм хөөрхөн хартаа ингээд зураг зорчихсан. Ийм зул сарын баярын минь төргий тэгснээ энэ дээр ингээд лаасагаад заяа энд тавхтаа. Тэгснээ аавынх дээр болохоор энэ дээр нь ингээд нэг хоол шиг юм тавьсан. Тэгэд эн чи юу юм гэсэн чинь хаан дагалц үйл юу лээ. Тэгээд энэ айгүй гоё том оттой мод зураг доор нь бэлгэнүүд тавьсан. Тэгээд ингээд өдөржингөө сууж бүгдэнд нь тэр чинь хөөрхөн бид нар чинь харуулсан. Тэгэхээр чинь бүгдэнд нь сууж зураг зорж нэрийг бичиж ингэж сууж төвлөрч суусан гэхээр бас айгүй хөөрхөн ийм бэлэг. Охин болохоор охины бэлэг болохоор энэ эднэр цэцэрлэг дээр хийцсэн багштайгаа тэгээд хатаасан ийм жүрж амар гоё үнэртэй заяа тэгэнгүүтээ нөгөө юм модныхоо нэг шилмүсийг нь тэгээ cinnamon гэдэг штэ тий шанцаа гэдэг лөө тэр тэгээд ингээд аюу хөөрх юм даавн уутанд хийчихсэн. Тэгээд энэ уутанд нэгсэндээ өрөөний үнэртүүлэгч юм уу шургуулганд хуцсандаа үнэртүүлэгч гэд хийдэг. Тэгээд ингээд хөөрхөн боочсон. Ийм юм ирсэн. Охины бэлэг нөхрийн хамтрагч ажлынхын түнш нь болохоор бид ийм Dolce Gabbana-гийн брэндтэй хамтраад ичгсэн. Тэгээд энэ панеттоне гэдэг чинь нэг юм том юм хөвсгөр үзэнтэй ч юм уу ингээ янз бүрийн дотор янз бүрийн юмтай нэг юм том хөөсөн талах шиг юм бидэг штэ. Италичууд болохоор энийг шинэ жилээр иддэг. Тэгээд Dior-т нүүр буддаг визажист одоо буюу ингээд нүүр буддаг тийм ажилтай гэд нэг юм ихтэй одоо харилцаж яхах ихнэр нь нээсэн мэйл да. Тэгсэн чинь манай өөстө манай ихнэр Dior-т амир туртаа, загвар туртаа гэж баахан намайг ярьчихсан. Тэгсэн нөгөөх нь надад бэлэг өгөөд нөхрийнхөө харилцагч нь биш харилцагчийн ихнэрээс нь бэлэг авсан. Тэгэд аюу гой боочсон. Би боолтын задлцсан ингээд энэ Dior-ийн хайрцагын дотор тэгээд ингээд уут та аюу их юм хийсэн. Тэгээд энэ болохоор энэ Miss Dior-ийн дэвтэр. Тэгээд энэ дэвтэрэн дээрээ аюу гой юм бичсэн байсан. Энэ Dior дуртай гэдгийг мэдлээ. Тэгээд тийм юм энд гоё юм бичээрэй гэдэг амар гоё Miss Dior гэсэн дэвтэр өгсөн. Тэгээд баахан уруулын будаг ийм серум янз бүрийн юмнууд байсан. Би тэрийг нөгөө найны дүндэртэ таргаад өгчихсэн. Яг тэгвэл надад гоо сайхны юм хангалттай болохоор угаасаа дүндэртэ таргаад өгчдөг. Хөөх уруулан өнгөлөөгч хүнсний лак гэсэн. Мадам сэтгүүлийн загварын одоо fashion director загварын одоо эрхлэгч гэсэн үг шүү дээ. Тэгээ fashion director нь тэрэнд ингээд маш гоё ном ирчихсэн. Тэгээ би тэр номын тухай Loro Piana гэдэг брэнд үүсгэснээс хойш 100 жилийн ойгоо тэмдэглээ. Тэр ойдоо зориулаад маш гоё юм ном гаргасан тухай би бол угаасаа өмнө нь сонсч ирсэн. Тэгээд манай сэтгүүл дээр бас энэ тухай гарч мараад мадам дээрч гарсан бусад сэтгүүлүүдж гарсан. Угаасаа ингээд Loro Piana-гийн PR ингээд сэтгүүлүүд рүү явуулцдаг мэдээгээ. Тэгээд би нөгөө энэ ямар гоё ном байгаа болоо ингээд гараар хийсэн хавтастаа ингээд гараар уралсан хайрцагтай энэ төр гэдэг яг Италийн гар урлаар бүтээсэн тийм ном байгаа гэд. Тэгээд дээр нь 100 жилийн настай брендинг одоо тухай ном гэдэг чинь маш гоё байгаа шүү дээ. Тэгээ би вау энэ номыг үзэх юмсан ямар хөө байгаа бол тэгтээ бас л үнэтэй ах гэж зүгээр юу бодож исэн дотроо. Тэгсэн чинь манай fashion director-т ирсэн байсан байхгүй ингээ бүр нэр дээр нь
өдрийн хоолой бид нар бөөндөө идээ сууж байхдаа хүү Константин чи чамд аягүй гоёлоор пианогийн ном ирсэн билээ. Тий чи хизээ задлах юм. Тий задлж байхад чинь би чиний хажууд ичлэх уу гэхгүйсэн бохгүй юу. Тэгсэн чинь бана фэшн дайректор Чанси би чамны даалгаврыг чи над номоо онголог гэд. Тийм цагаан юм бэйли хажууд нэрсэн. Тэгээд энэ бэйлигээ өмсөөд ийм том ёо бүтээлдэггүй. Тэгсэн чинь энэ ном 10 кг хүндэж ин те. Ийм том. Тэгээд энийг ингээд задлах үүрэг надад өгсөн байхгүй. Тэгээ би бэлигээ өмсөөд ажил дээрээ ингээд задлж байхдаа ингээд амар нэгсэндээ нимба хандаад угаасаа ном штэ. Тэгээ би бүр ингээд хавцсан нийлээ тэр ширэн хавцтай тэр мөрийг бүр үзээд бүр ингээд цаанаасаа бүр ингээд тогтлоод миний хувьд амар юм гоё чухал юм байсан. Тэгсэн чинь манай дарга хийсэн ингээд Чанс чи наадхаа аваа угаасаа ингэж ийм их баяр би наад номыг чинь хараад ингэж их баярлахгүй ингэж ийм их үн цэнтэй мэдрэхгүй тэгэхээр ингэж мэдэрч байгаа хүнд нь энэ ном байсан илүү одоо зөв хэрэг ах гэ. Тэгээ надад өгцөнгөө бодтоо. Тэгээ би бүр итгэхгүй юу яриад байгаа юм бэ Константин бити тоглоод би тэг чи болохгүй энэ чинь амар үн цэнтэй ном чи хамаагүй ингэж болохгүй тэг бид нар чинь чамд яваас гэж зөөр чи ав чиний угаасаа чи энэ номонд хайртай хүнд наад ном чи илүү хэрэг болно тэг би чам бэлгэлчи 100 сарын бэлэг гэд надад өгсөн шүү. Тэгээд энэ ном 10 кг хүнд чинтэй тэгээд амар үнэтэй 1200 евроны үнэтэй. Одоо гадуур хэрвээ энэ номыг худалдаж авах гэвэл 1200 евроны үнэтэй гэдэг одоо бараг миний номын санд хамгийн үнэтэй ном баха. Амар вау тэгээ бүр ингээд зүгээр бэлгэнд хүчдэг. Зарим хүртэл ажиллаад амарсан. Тэгээд ажил дээрээ 2 дахь өдөр өглөө би хамгийн түрүүн суужсэн. Тэгсэн чинь манай дарга бас ирсэн ээ. Амар гоё эмгтээдэг байхгүй. Тэгээд над дээр ирснэ. Чанси чи юу уух дуртай юу? Кофе to go дуртай юу гэлтэх нь. Дуртай илгүй яа гэм кофе to go ч угаасаа амьдрал шүү дээ гэдгсэн чи түүл чамд энэ хэрэг болох байх гэд урд шууд юм. Луи Виттоны хайрцаг над руу ингээд зүгээр ингээд ширээн дээр ингээд баг гусуулаад баг шидэх нь болгүй ингээд өгсөн. Тэгээ би бүр хүүе юу вэ гэдгсэн чинь чи дуртай бол чав шинэ жилийн бэлэг гэд. Вау бүр ингээд шок. Тэгээд мадамын ерөнхий одоо эрхлэгч нэгсэнтэй мадам сэтгүүлийн эрхлэгч гэхээр Vogue-ийн эрхлэгч Анна Винтур мадам сэтгүүлийн манай одоо хамгийн том дарга гэсэн үг байхгүй миний дадлага хийж байгаа сэтгүүлийн маш гоё юм хтэйдэг. Тэгээд надаа энийг өгөөд би та нартай харуулах гэж одоо ийм түгөө аяг тийм Луи гэсэн бичгтэй тэгээ хамгийн гол нь энэ нөгөө яг Луи Виттоны монограм тэгээд ингээд халуун наалтахгүй тулд ашигладаг. Тэгээд ийм тагтай ингээд амар гоё тэгээ намайг чид кофе түгэн дуртай болно чамд яг тохирсон бэлэг. Тэгээ надаа ийм гоё бэлэг өгсөн штеп би бүр шок. Тэгээ мадам сэтгүүлийнх нь намайг эрхлүүлсэн. Тэгээд би нэрээ Dior-оос чинь зөвхөн энэ манай нөхөр надад энийг авч өгөөд гараагүй би өөртөө юм авцсан юу сайхан гарцгаа. Өөртөө болохоор энэ шууд харуулчих. Энэ Avenue Montaigne гэдэг сувдан choker. Тэгээд энэ болохоор надад байсан та нар маань мэднэ би өмнө нь зөндөө зүтгэсэн бараг өдөр болгон зүтдэг байсан. 2 жил би бараг өдөр болгон зүснэ үү. Нөгөө охиноо төрөхт нь би өөртөө авч исэн байхгүй Dior-оос. Яг гэвэл манай охины монгол нэр нь Сувд таныг англиар Mother of Pearl гэдэг нь шүү дээ. Би тийм тантай тийм гоё зүйлт мүлд авъя гэж ийсэн аа. Тухайд яагаад ч мэдхгүй тэгээд эрүүл мэндийн асуудалтай байсныг чилгүү тэгээд арай үнэтэй тэгээд би нөгөө Van Cleef-ээс тийм Mother of Pearl дээр зүйлт авах гэсэн өөртөө тэгснэ арай нэгд үнэтэй тэгээд хоёрт за одоо тэр ихтгэр асуудал бийж гэдэг би бас видеороос тухайд онлайн захиалаад авчихсан байхгүй тэгээд энэ маань нөгөө нэг яг Dior-ийн high jewelry биш зүгээр нөгөө fashion costume jewelry буюу зүгээр одоо тийм сайн чанартай тийм зүйлт мөл биш ахгүй эн чинь бүр сувдан зүгээр жинхэнэ сувд ч биш зүгээр юм алтаар юм бүрцэн зүгээр булхаад ингээд авцсан тийм тэгээд яг гараар хийдэг тэр нь бол окей гараар хийдэг германд хийдэг юм бүр энэ чинь Мюнхенд ательер нь бид юм бэлээ өдөр болгон зүгсэн яа тэгвэл бүх юм дээр гоё цогтөг чокер болохоор ингээд палажны дээр мэр ингээд айгуу гоё гардаг тий би энийг 2 жил зүүж агаад тэгээд нэг сувд нь ингээд жоох мух болцсахгүй тэгээд амар харамсалтай санагдаад байнга зүдэг юм маань ингээд мух болчихоор тэгэхээр би юм яаж мэдхүү гэж одоо Dior-лоо customer service буюу нөгөө үйлчлүүлэгчтэй үйлчлүүлэгчийн нөгөө түрүүнд бичээд
зураг явуулаад миний ингээд хайртай чокер маань ийм болчлоо. Тэгээд сувд нь мухалчлаа. Та нар энийг нэг солиод хийж өгч юм уу? Янзалж чадах уу гэд. Тэгсэн чинь тэр хүн Францаас уцаар ирсэн. Тэгэхэд намайг та таны нөгөө баталгаачийг 2 жилийн хугацаанд баталгаа өгдөг энэ зүйлтнүүд дээрээ тэгээд таны баталгаачаа арай дуусаг байгаа юм байна. Та хүсвэл ингээд манай Франц руу манай үйлдвэрлэлөө явуулчихаа. Тэгээд бид нэг бол танд янзлаад өгье, нэг бол та мөнгө авч болно гэд. Тэгээд явуулсан чинь эний чинь янзлах арга байхгүй. Тэгээд бид нар танд мөнгөний буцаад өгчээ. Тэгээд би 2 жил зүүсэн зүйлтэй нэгсэндээ буцаагаад Dior руу явуулаад тэгээд над руу бүр бүтэн мөнгө нь хүрээд ирсэн шүү дээ. Амлалт гаргацаас ах би хизээч fashion jewelry буюу costume jewelry Германаар бол мод шмук гэдэг нь шүү дээ. Тийм жирийн одоо жинхэнэ биш материалтай хоёрын хооронд юм би авахгүй гэд бол нөөртөө амлцсан байсан аахгүй. Тэгээд би авахгүй гингүүтээ нөгөө энэний Dior-ын буцааж өгсөн мөнгөөр дээр нь нэмээд би яг ингээд Van Cleef юм авъя гэж тийжсэн чинь бүр ингээд нөгөө байнга зүсээр байгаа дасцсан ингээд нэг юм өмсөхөөр дээр нөгөө совдон зүйл дутаад тэгэл би нөхөртөө энд нэг юм дутаад байна өстө юм зүх яа ингээд нөгөө миний совд байсан бол яг болох гээд байна гэл тэгээд тийм маа нөхөр үгүй чи тэр угаасаа чам мөнгөний буцаад өгсөн чи аваач наатхаа гэд Dior ордог өдөр дахиж ийм хим совд мовтай юм хизээж авахгүй махгүй гэсэн шил худлаа Dior руу ороод энийг харангууд би энийг ерөөсөө авъя. Тэгээд энэ болохоор миний өөртөө авсан бэлэг юм гоё хайрцагтай. Худлаа нөгөө энэнийхээ мөнгөн дээр нэмээд тэгээд high jewelry буюу жинхэнэ зүйлт авнаа гэжсэн алт малттай яг жинхэнэ совд мовттай. Тэгсэн чинь ингээ худлаас. За нэг иймэрхүү тэгээд би танартайгаа яриад блог хийгээс суусан чи аягүй гоё ээ. Ойр бичлэг хийгээг болохоор бүр төсөөрсөн та нарыгаа их сансан байна. Тэгээд охиноо гаргаснаас хойш нэлээ ингээ жим нэмээ. Тэгээд камерын урд сухаар ингээ шууд зүгээр нэг юм том нүүр ер нь гоё турчхаараа гоё ялчхаараа бичлэгээ ингээ хүлээ ийдсэн ч худлаа юм шиг 2 жил өнгөрчлөө. Тэгээд ер нь зүгээр яшиг байгаагаараа өөртөө сэтгэл хангалуун эрүүл байгаадаа баярлаад талархаад тэгээд ер нь хийгсэн юм хийжсэн зүгээр юм шиг байна. За тэгээд та нарт маань миний зул сарын бэлгүүдээс хамгийн таалагдсан ямар бэлэг байв? Тэгээд хэрвээ Lady Dior-ын тухай тусад нь бичлэг хүсвэл сэтгэл хэсэгт үлдээгээрэй. Тэгээд хамт байсанд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.